2022 он бид бүгдийн хувьд хүндхэн сорилттой жил байлаа. Тэгэхээр энэ жил та үйл ажиллагаандаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Төлөвлөсөн ажлуудаасаа хэдийг нь хийж, хэдийг нь дутуу орхисон байна вэ? За энэхүү хвчлэхээр бүгдээрээ 2022 онд багтааж хийх ёстой ажлуудаа бүрэн хийж дуусгахтай холбоотойгоор үлдсэн хугацаанд ажлуудаа хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг талаар авч үзье. Тэгэхээр нэгдүгээр байгууллагын удирдлагын тогтолцооны талдаа эрхэм зорилго, үнэт зүйлс, 5 жилийн зорилго, зорилтууд, стратегийн бас үйл ажиллагаануудыг хамарсан энэ хэсэг байна. За хоёрдугаарт төсөл хөтөлбөрүүд буюу эдгээр зорилтуудад хүрэхийн тулд би юу хэрэгжүүлэх, ямар үйлдэлүүд хийх хэрэгтэй юм бэ гэдэгтэй холбоотой зүйлс байна. Тэгэхээр мэдээж төсөл хөтөлбөрүүд маань дотроо сайжруулалтын төсөл буюу байгууллагын одоо тулгамдсан байгаа асуудлыг ирээдүйд илүү сайн шийдвэрлэж үр бүтээлийг нэмэгдүүлэхтэй холбогдож байгаа бол бүтээн байгуулалтын төсөл байна. Энэ нь гэрээгээр гүйцэтгэж байгаа манай байгууллагууд яг одоо шууд орлого хариулж чадаж байгаа энэ төслүүдийг хэлнэ. Тэгэхээр энэ сайжруулалтын төсөл, бүтээн байгуулалтын төсөл хоёрыг ер нь байгууллага дээр зэрэг авч явал илүү сайн ирээдүйд өсөн дэвжиж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байдаг учраас энэ хоёрыг хоёуланг би оруулж ирсэн байна. Тэгээд талд энэ хоёр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийтлэг сэтгэл зүй, нийтлэг алсын хараатай байх ёстой. Тэрийг байгууллагын эрхэм зорилго гэж оруулсан байна. За энд би юу гэж нэ гэхээр эдгээр зүйлсийг хийгээд хэн яаж оролцох вэ гэдэг үүрэг хариуцлагуудыг хуваарлаж байна. За үүрэг хариуцлагыг хуваарлахаас гадна яг энэ дээр уялдаа холбоонуудыг оруулж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн хугацаанд эдгээрийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр өөр хооронд нь дараалуулах тестаралд оруулж байна. Тестаралд оруулахын хажуугаар үргэлжлэх хугацаануудыг бас тооцоолуулж бодож үлдсэн хугацаанд би яг хэдий хэр хугацааг юунд зарцуулах вэ гэдгээ тооцоолж гаргаж ирж байна. За яг одоогийн байдлаар бол энэ төлөвлөгөөн дээр бүтээн байгуулалтын төслүүд болон энэ сайжруулалтын төслүүд хоёр маань зэрэг хэрэгжих юм байна. За тэгээд хин хизээ хаана юг хариуцах вэ гэдэг нь бол энд ингээд харагдаж байна. Би нэг майлстон оруулж ирж байна. Тэгэхээр майлстон гэдэг маань юг илэрхийлж байгаа вэ гэхээр яг чухал үр дүн гэцэг үн. За энэ дээр бол төлөвлөгөөнүүдийг, наривчсан төлөвлөгөөнүүдийг баталгаажуулах гэдэг майлстоныг захирал хариуцах юм байна гэж сая оруулж ирсэн байна. За мэдээж би эхний байдлаар бүх зүйлийг тооцоолуулж үзсний дараа нь энэ тентх одоо жижиг шажиг алдаануудаа засварлаж хэвлэхэд бэлэн болгоно. За тэгээ хэвлэхэд бэлэн болгохын тулд мэдээж би PDF-ээр гаргаж болно. Эсвэл шууд принтерлээд багийнхан гишүүдийн дунд тавьж болно. Project program дээр би бүх оруулсан мэдээлэлээ бичих шаардлагаар шууд татаж оруулж ирээд хэвлэж байна. За тэгэхээр хэвлэсний дараагаар PDF дээр бол нэг иймэрхүү харагдах нэ. За бидний дөнгөж сая хийснийг харсанчлан бид нар бол энэхүү төлөвлөгөөгөө хэвлээд дагаж мөрдөхөд бэлэн болгоод Улаантанбаа дарсан захирлын гарын үсэг холбогдох хүмүүс танилцуулсан гэж үзвэл одоо энэ төлөвлөгөөгөө араас нь мөрдөгдөж байгаа хэсэгт хяналттай авах шаардлагатай болно. За төлөвлөгөө нэгэнд ингээд зэгцтэй гарсан бол энийг хариуцах хүмүүс нь хариуцлагчсан бол одоо энийг тодорхой давтамжтайгаар 7 хоног, 2-7 хоног эсвэл сар тэгээд улирал тутамд ингээд харах, за гүйцэтгэлийн дүгнэх шаардлагатай. За түүнийг project program дээр би хийхийн тулд View табло очоод Gantt chart руу очоод tracking Gantt гэдэг энийг сонгох байгаад энэ график хэсэгт хувьд гарч ирнэ. Дээрээс нь доотлын хэсэгт сарлуудгууд, дээдлэн хэсэгт цэнхэр болон улаан утгууд гарч ирж байна. За улаан маань критик зам, цэнхэр маань үндсэндээ хойшлуулж болох ажлууд байгаа. За энийг би илүү сайн харахын тулд формат tab руу очоод Slack гэдгийг сонгож авъя. Slack гэдэг маань нөөц хугацааг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр харагдаж байгаачлан тод бүдүүн цэнхэр зураасаар зурагдсан бол энэ ажлыг би тэдний хэмжээнд хойшлуулж болно гэдгийг надад харуулж байна. За мэдээж тэгээд энэ ажлын төлөвлөгөөг батлаад 7 хоногийн дараа эндгээр зүйлсийг би яг төлөвлөгөөний дагуу хийж чадж байгаа эсэхийг харах боломжтой. За тэр үедээ бодит үр дүнг оруулвал жишээлбэл энд эхлэх ёстой байсан ажил нь хойшлоод 5 болвол яах вэ гэвэл төлөвлөгөөнд ингэж ухралт орж түрүүний 12 сарын 22-нд дуусах байсан ажил маань 12 сарын 26-нд ингэж дуусч байгааг харж болно. Тэгэхээр бид нар энэ ажлуудаа хооронд нь ингэж холбосноор хоцролт яаж нэг ажлын хоцролт нь нийт төлөвлөгөөний хоцролтод хэрхэн нөлөөлж байгааг харж болно. За нөгөө талдаа энийг би нөхөж авахын тулд доод талд байгаа энэ критик буюу улаацлсан байгаа ажлуудаас зарим нэг хүрэлэх хугацааг энийг би 3-7 хоногт бариулж төлөвлөе. За тэгвэл хугацаагаа хэмнэж хугацаанаас өмнө 190 өдөр байсан бол 185 өдрийн дотор дуусах боломжтой харагдаж байна. За цэнхрүүдийг бол мэдээж тодорхой 1-7 хоногийг би 2-7 хоног болгож үзье. Тэгэхээр цэнхэр буюу критик биш замын хувьд нөөц хугацаа байгаа учраас энийг тодорхой хэмжээгээр хойшлуулж болдог байна. За тэгээ өнөөдрийн энэхүү багийн бичлэгээр бид нар project programming хэрэглээг авч үзлээ. Танд хэрвээ төлөвлөгөөгөө энгийн үр бүтээлтэйгээр хурдан хугацаанд боловсруулж илүү дагаж мөрдүүлэх шаардлага тулгарсан бол манай онлайн болон танхимын сургалтуудад хамрагдаарай. Танхимын сургалт нь байгууллагын хамт олонны захиалгатаар орж төслийн талбай офс дээр очиж хийдэг байгаа юм аа.